За дараагийн бичлэгээ үргэлжлүүлье. Энэ удаагийн бичлэгээр та бүхэнд гэр бүлийн хүч хилэлд өртсөн нэгэн залуугийн тухай ярих болно. Уг залуу надтай хэдэн сарын өмнө уулзаад асуудал нь бол шийдэгдээд дууссан. Өөрөө энэ асуудлыг та хүсчээвэл тавиад өгөөч. Над чиг юм залуучууд их байдаг. Нэг талаас нөгөө талаас одоо энэ гэр бүлийн хүч хилж нь одоо дандаа л одоо эмэгтэй хүмүүс өртөөд байдгүй. Тийм учраас та манай залуучуудын эрхийг хамгаалах үүднээс бас дуу хоолой болж энэ талаар одоо миний мэдээллийг товчхон одоо бас яриад өгөөч гэдэг хүсэл тавьсан юм. За уг залуу ер нь өөрөө тийм үгдүүд, цөөтэй, даруухан тийм залуу, цахилгаан чим мэрэгчлээ залуу. Их нартайгаа танилцаад гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй, гуруулаа охтууд. За ер нь нөхөр нь бол олсон, авсан салин орлогоо бүгдийг их нарттай авчиад өгчдөг. Эхнэр нь ерөөсөө ажилдаа явах унааны мөнгө, хоолны мөнгөийг л өгдөг. Өөр ямар нэг мөнгө өгдөггүй. Нөхөр нь шинэ хувцас за ер нь бараг л авч үзээгүй шахуу. Хаа нэгэд гуйжиж эхнэрээ хувцас ахуулж өмсдөг. Эхнэр дуртай дурггүй авч өгдөг. За мөн найз нөхдийнх нь ах トゥ хамаатан цуглдсан байнга л нөхрөө одоо цохин, толгой тархилуун цохин, элдвэр хилэн, доромжлон, тэнэг мангараар нь дуудана, нөхөр дисэл дугаал байгааддаг. Энэ үйл явдлыг бол хүүхдүүд бүгдээрээ мэднэ. Ээж л дандаа болдгоо, ээж л аавыг дандаа дээрлэхдэг. Аав угаасаа дууга даруух болох ээж дандаа дээрлэхүүлдэг гэдэг. Бүх хүүхдүүд нь мэддэг. Ээжтэй тэгэж харилцаа жоохон муутай. За ээж нь ер нь бол тийм сэргэлэн, за ер нь тийм хөдөлгөөнтэй, одоо галцуу гэдэг юм уу. Жоохон бас догшин ааштай ийм бүсг багтах. За төвчээрийн хязгаар хэтэрнэгчээр нэг өдөр одоо үйл явдал 7 жилийн дараа болж ш. 7 жилийн үйл явдлыг тэлсэн байна. Эхнэр нэг найзтайгаа караоке ороод халам цухан гэртээ ордог. Нөхөр хүүхдүүд нь амарч яадаг. За эхнэр нь орж ирээд цай халааж өгч нөхрөөсөө шаарддаг. Нөхөр нь тэн цай байгаа. Аяглаа дуу гिचэлдэг. Үгүй чи босч ирээд надад аягалж өг гэдгийг шаарддаг. Нөхөр хэсэг дуугаа байдаг. Тэгсэн аяг аваад нөхрөлөө чулууддаг. Юу болж яаж хүүхдүүд нь ч босдог, нөхөрч босдог. За би чамд хийж өгье гэд. Аяг цай хийж өгөөд нөхөр нь хогийн шүүр бариад аягны дээр хагархайн хэлтэрхийг шүүрддэг. Тэгсэн эхнэр нь их муухай өгөөд оромжлдог. Чи ийм л арчаагүй амтан байхгүй гэж. Нөхөр нь уулын ажилтай. Ямар нэгэн одоо гаж буруу одоо тийм зуршилтай биш, арх тамхи хэргэлдэг. Ажилтай орлоготой үр хүүхдтэй сайхан халамж тавьждаг. Гэр орноо аваа явуулдаг ийм л олон ир хүн. Энэ хоёрын оронд ямар нэг тийм ноцтой асуудал байхгүй. Бэлгийн амьдрал нь ч хэвээ. За ер нь бараг хэвийнхээс илүү эхнэр нь бол нэг дуртай биш. За ийм. За тэгсэн тэр үйл явдлыг тэгээ өнгөрөөдөг нөхөр нь. Эхнэр нь бол ийм үйл явдал ер нь нэлээд өмнө бас болдог. Эхнэр бол тоодгүй. Маш юу ч болоо юм шиг босоо явчихдаг. Нөхөр нь ч бас юу ч болоо юм шиг. Энэ байдал их даварсан одоо үйлдэл болж одоо хуурдж байгаа. За дахиад нэг 12 хоногийн дараа эхнэр нь гэртээ дахиад сухт орчдөг. Орж ихтэй унчсан одоо нөхрөө гурилын элдвэр бариад тархитлогоо руу одоо шууд цогтөг. Чи намайг ирж авахгүй яасан бэ? Чи нөхөр юм уу юу юм? Орж ирэл дандаа ангаатал унтчих гэдэг байдлаар эхнэр нөхрөлөө дайрдаг. За тэгсэн дахиад нөө ганжингаар цогхол эхнэр гарнаас нь бариад авдаг. Эхнэр нэг нь нөхөр нь гарнаас нь бариад авдаг. За тэгээд цааш нь эхнэрээ түлхдэг. Тэгхдээ эхнэр хөл алдаад ундаг. Хүүхдүүд нь бүгд бас хараа байж байгаа. Нөхрийн толгой хагардаг. За эхнэр уцаа барьж аваад дуудлага өгөхөд гэр бүлийн хүч хэрхэл. Уул нь бол энэ хэргийн шалтгаан нөхцөл ингээ бодох юм бол нөхөр бурууг. Эхнэрийн догшин авир. За тэгээд нөхөр нь баримтлагаанд явсан.
барьцлагаанд явсан. За түүний дараа бас дахиад энэ үйл давтагдсан. Дахиад цагтаа төгссөн. Нөхөр зүйлдээ ойлгосон. Энэ харилцаа дуусгар болъё гэж. За ингээд над дээр ирж уулздаг. Бид өөр яах их бүх юмаа ярилцсан. За асуудлыг шийдсэн. За товчондоо нэг ийм одоо айлын амьдрал байна. Ямар нэгэн тухайн айлын нэр ус ил юм дурдсангүй. Тэгэхээр энэ гэрүүлийн хүчирхийлэл өнөөдөр зөвхөн одоо эмэгтэйчүүд өртөөд байгаа юм биш ээ. Ирчүүд маш их өртөж байгаа. Хэдүүлээ бодоод үзэл таагүй бодоод үз. Өнөөдөр эхнэр намайг зодчлоо гэд цагдаад өргөл өгдөг ер нь хэрхэн байна байхгүй шүү дээ. За эхнэр өөдөөс нь асаал орилоод шарлна. Нөгөө цохиулахгүй гар хөлнөөс нь барьцдаг, гар хөл нь хөхрөөд нөгөө улаага хавдчихдаг. Ингээд цагдаан та эхнэрээ зодсон байна гэд үздэг. Өөрөөсөө түлхдэг. Та хүч хэрэгэлсэн байна гэж үздэг. Ялгаж салах хэрэгтэй. Эхнэрийнхээ олон буруу үйлдэлийг хүлээн зөвшөөрч уучлж байгаа ирчүүд зөндөө байна. Цагдаа дээр эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс хүртэл 1000 одоо хүчрхийл байдаг хэрэгтэй хүмүүс шийр зааж өгдөггүй. Манай ирчүүд энийг бүгдээр юм гэж. Догшин авиртай, юмны наад цаадах ойлгодгүй. Чи л намайг тижээх ёстой. Энэ амьдралыг чи л авч явах ёстой. Чи намайг хайрлах ёстой гэдэг бол нэгтлийг барьж байна. Тэгэхээр өнөөдөр гэр бүлийн харилцаа гэдэг маань өнөөдөр эхнэр нь нөхөр нь хэн аль нь бие биенээ хайрлаж халамжлах ёстой. Заавал эхнэр хүн гэхээр давуу эрхийг өнөөдөр нөхрөөс илүү эдэлнэ гэсэн байхгүй. Өнөөдөр тэр нөхрийн чинь аав ээж сайхан амьдраасаа энэ хань ижилтэйгээ урт удаан амьдраасаа өргөж баяр хөөрөөр дүүрэн байгаасаа гэж бодж л энэ гэр бүлийн харилцаанд одоо оруулчих. Гэр бүлийн сайхан одоо харилцааг бий болгочих. Гэтэл нөхөр нь энэ олон зүйлийг нуугаа тисээ дэвчэд явж яадаг аав ээжтэй хэлдэггүй нүүрэн дээрээ болж байгаа юм шиг харагдаг. Нөгөө эхнэр хүн яах нөгөө нөхөр нь нөхрөө буруутгасан маягтай аав ээжт нэг сайхан хань ижил болж харагддаг. За кейс болгон дээр яриул янз янз юм. За өнөөдөр зөвхөн одоо ирчүүдийн тухай ярьж байгаа учраас саяны амьдралдаа би тулгуурлаж ярьж байгаамаа. Тиймээс өнөөдөр ахуй амьдралаа хүний дайтай аваа явж байгаа олон буруу үйлдэл тэсэд төвчж байгаа хүний сайн хань хүүхдийн сайн эцэг олон мундаг ирчүүд байдаг юм шүү. Байгаа шүү гэдгийг өнөөдөр бас зориуд энэ бичлэгээр би хэлье. Хоёрдугаарт нь манай энэ цагдаа байгууллага алба хаагчд өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн ирчүүд үйлддэг вэ. Бүсгүйчүүд бас үйлдээд байна. Хэрэгийнхаа шалтгаан нөхцөлийг тогтоо. Заавал хохирол учирсан байх шаардаад байна. Заавал биендээ шарх сорив одоо үлдсэн байна, авсан байна гэдэг шаардаад байна. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль байгаа шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл үндсэн 4 хэлбэрээр үйлддэг. Бие махбодын хэлбэрээр, сэтгэл санааны хэлбэрээр, за мөн одоо эдийн засгийн хэлбэрээр бэлгийн чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Тэгэхээр өнөөдөр энэ 4 хэлбэрээр өнөөдөр нөхөрч гисэн эхнэрээс энэ хүчирхийлэл амсаж байгаа зүйл зөндөө баг шүү дээ. Нөгөө нэг буруугаар нөгөө ирчүүдээ буруутгаал шүүхэнш тэгж асуудалд хандаад ах юм. Бараг энэ гэр бүлийн энэ хүчирхийлэлд тэмцэх тухай хуулиар, зөрчлийн тухай хуулиар одоо бараг баримтлагаанд яваагүй, торгуулж үзээгүй нөхөр хүн их цөөхөн баг. Их цөөхөн баг. Тэгэхээр энэ хууль ямар гажуудалтай байна гэдгийг нэг талаас бас манай хуульч санаачлагч нар тийм үү бодох хэрэгтэй. Эний чи өнөөдөр заавал нэг ариг согтуур хундааны зүйл хэрэгэлсэн хэцүүхэн амьдралтай залууч үйлдээд байдаг юм биш. Цагаан захтнууд ч эний чи үйлддэг. Ус төрийн бизнесмэнүүд, томчууд. Тийм далд хэлбэрт хүчирхийлэлд байгаа олон эмэгтэйчүүд байна. Нэр хүндээ бодож, өөрхөн карьер, амбицаа бодож дуугаа байдаг олон эмэгтэйчүүд байдаг. Нөхөр өнөөдөр мөнгө олж байгаагаараа, өндөр альбом тушаалтаагаараа, энэ гэр бүлийг авч явж байгаагаараа эхнэрээ байнгын дарамтлж байдаг. Чи надаас холдвол чи тийм амтан болно гэж. Тэгэхээр амьдрал болгон дээр асуудал өөр байгаа шүү. За тийм учраас эхнэрч алдаатай байна, нөхөрч алдаатай байна. За мянга би энд яриад мэдээж асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр нэгдүгээрт одоо энэ гэр бүлийн тухай хуулиа яаралтай одоо шинжиж одоо баталж хэрэгжүүлж мөрдмөр байна. Хоёрдугаар энэ зөрчлийн тухай хууль чинь бас алдаатай байна шүү.
Өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа өнөөдөр эрх бүхий албан тушаалтнууд шиг мэдчихэж байгаа. За ингээд нэлээд удаан бас зүйл ярьчих шиг боллоо. Ингээд төгсгөлд нь хэлэхэд эрчүүдээ эхнэрээ хайрал, эхнэрүүдээ нөхрөө хайрал. Нөхрөө жоохон ч гэсэн ойлгох хичээ. Таны нөхөрт ямар их асуудал байгааг та ер нь бодож үзсэн. Би хаана зүгээр байна уу? Хинтээ уулзаж учирч байна. Яагаад заавал та нөхөртөө ингэ дээрэнгүү хандах ёстой гэж. Тэр эр хүн чинь ч гэсэн бас л аав ээжийн хайртай хүү. Та эмэгтэй хүн гэдгээр хүүхдийг гаргаад өгсөн гэдгээр өнөөдөр тэгж дээрэнгүү харьцаж болохгүй. Юм л бол одоо манай сүүлүүд охид бүсгүй хүүхнүүд ингээл нэг гар утсаараа бичлэг хийгээл нөхөр намаа зодлоо зоглоо гэдэг байдлаар ингээд асуудал ханддаг. Нөгөө манай ячууд нарийн ширийг юм ойлгохгүй бүдэг баараг байдаг учраас ингээд асуудалд өөрсдөө ороод идэг. Яг нөгөө асуудлаар нь нөгөө цагдаагийн одоо байгууллага алба багчид эрх бүхий албан тушаалтнууд шийдэд идэг. Шүүх одоо гэр бүлийн хүчирхийллийн одоо энэ хэрэв марган бол 5-10 мянган л шийдэгдэг. Шүүх энэ эрчүүдийн яриаг хүлээж авч сонсдоггүй. Тэд тоног гэл барилгаанд явдаг. Хаана энийг анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр нөгөө шудраг зарчим хаа байна. Энэ олгоныг одоо бас бодолцож үзээсэй гэж одоо энэ бичлэгээр зориуд хэлье. За ингээд өнөөдөр ямар нэгэн асуудал байхгүй, өнөөдөр аж аргалтай гэрүүл сайхан залуу осоо зөндөө байгаа. Тийм учраас аль болох одоо энэ гэрүүлийн хүчирхийллээс ангид байж нэг нэгэнтэйгээ илүү одоо ойрхон харилцаж зөрчилж заавал асуудал хурц хэлбэрээр шийдэх шаардлага байхгүй. Өнөөдөр хэрвээ үнэхээр таны нөхөр чинь тань таалагдахгүй, та үнэхээр өөр хүнтэй одоо амьдрал зохиохоор болчихсон бол тэргээ эртхэн шийдээд нөхрөө ч гэсэн тавьж явуул. Өөрөө ч гэсэн сулдаж чөлөөл. Битгий тэр хүнийг ингээд яллаа бай гэдгийг хэлий, мөн нөхрөө битгий химлээд бай. Ингээд та бүхэндээ бүгд нь аж аргал хүсье, илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ талаар авах юм бол нөгөө дугаар руу холбогдоод ингээд зөвлөгөөг аваарай. За баярлалаа.